Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Жавзан Сүрэн гэдэг. Би Ус нуурын АСА-ны Усан Цусгаан хамгаалалтын газрын хамгаалтын захиргаанд аялал жуулчлал орчны бус хариуцсан мэргэжлээр ажилладаг. Миний хувьд энэ байгууллагада 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Цусгаан хамгаалтын газар нутгийн тухай хууль төр засгаас гарч байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн байгаль хамгааллын чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн. Мөн орон нутгийн иргэд хүүхэд багчууд руу чиглэсэн сургалт сурчлагын ажлуудыг зохион байгуулж, байгаль дээлтэй аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарч ажилласан. Түүнчлэн аялагчдын отоглох цэгийн менежментийг сайжруулах, орчны бүсийн сумуудтай хамтран ажиллах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байна. Гэвч Цусгаан хамгаалтын газар нутагт хог аяллын асуудал өнөөдрийг хүртэл тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. Манай аймагт өнгөрсөн жил аймаг байгуулагдсны 100 жилийн арга хэмжээ болсон. Үүнтэй холбоотойгоор гадаад дотоодын аялагчид олноор ирж аялсан. Зөвхөн Ус нуурын дархан цааст газарт аялагчдаас 150 тонн хог хаягдал гарсан байна. Эдгээр хог хаягдлын 40 гаруй хувь нь бол дахин ашиглах боломжтой хогнууд байдаг. Тухайлбал архи болон виноны шил, ундаа усны хуунцар сав, гэлгар тур уут, цаасан хайрцаг, пивний лаз зэрэг хог хаягдлууд цонхолдог. Иймээс бидэнд давхир хог хаягдлыг ангилан ялгаж дахин ашиглах соёлыг хэвшүүлж байгаль дээлтэй амьдрах зайлшгүй шаардлага тулгараад байна. Миний хувьд өөрийн өдөр тутмын амьдралдаа даавн тор хэрэглэж амьдралынхаа дадал зуршил болгосон та бүхнийг ч мөн гэлгар утнаас татгалзаж даавн турыг хэрэглэж байгаль дээлтэй сонголт хийхийг уриалж байна. Монгол орны баруун хэсэгт орших Ус нуурын АСА бол дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн онцгой хамгаалалттай гайхамшигт нутаг юм. Манай хамгаалтын захиргаа Ахлах ангийн сурагчид оюутан залуус зориулсан байгаль хамгааллын танин мэдхүү хөтөлбөрийг энэ оноос хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залуучуудад байгаль орчны боловсрол олгож, байгаль хамгаалах хариуцлагатай хандлагыг бодит туршлагаар төлөвшүүлэхэд оршино. Эхний өдөр сурагчид манай хамгаалтын үйл ажиллагаатай танилцж, тусгай хамгаалттай газар нутгийн үнийн цэн ач холбогдлыг ойлгож мэдэх болно. Хоёр дахь өдөр сурагчид Түргэн уул, Цагаан шувууд уул, Үүрэг нуур, Хойц сайрын хөрхрөө зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж танилцсан. Сурагчид баруун Монголын нүүдэлчдийн ахуй соёл, малчдын амьдралтай танилцж, байгальтай зохицон амьдрах Монгол уламжлалт ухаанаас суралцсан. Увс болон Үүрэг нуурын эргээр явган аялж, усны шувуудыг ажиглан судалж, дрон, GPS ашиглан аяллаа зураг, бичлэг хийж, байгалийн гайхамшигыг баримтжуулна. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид аяллаа туршлагаа хуваалцаж, шилдэг багууд шалгарч, ирээдүйн байгаль хамгаалагчд болон дурсамж дүүрэн буцна. Хайрласаар, хамгаалсаар байх болно.